За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 31-ний өдөр байна. Леви номны 13, 14, 15 дахь бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 13 дахь бүлгээс эхлээд уншийе. Мөнхийн эзэн Мойсе Аарон хоёрт хэлсэн нь хэрвээ хүний арьсанд яр хатиг эсвэл улайсаж өрөвссөн толб гарч улмаар ямар нэгэн арьс өнгөний өвчин үүсэх шинж бүхий болсон бол уг хүнийг сүмийн ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүдэд авчран үзүүлэх хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтан нь түүнийг үзэхэд толботой газрын үс зайрч өвчин нь арьсны бүх давхар руу нэвчин орсон харагдвал арьс өнгөний өвчин болох учраас тэр хүнийг цээртэд тооцсон олонний өмнө үүнийг нь зарлаж байгтав. Харин толб нь цагаан боловч арьсны гүн рүү нэвчин ороогүй. Мөн тэр газраар үсэн царайгүй бол сүмийн ариун тушаалтан уг хүнийг бусдаас тусгаарлан бүтэн 7 хоног хөл хороонд байлгана. 7 дахь өдөр нь сүмийн ариун тушаалтан уг хүнийг дахин үзнэ. Хэрвээ толб өөрчлөгдөөгүй бөгөөд цааш томроогүй бол ахаад нэг бүтэн 7 хоног түүнийг тусгаар байлгахтун. Тэгээд 7 дахь өдөрт нь дахин тэр хүнийг үзнэ. Хэрв арьсанд гарсан толб жижигэрч биеийн бусад хэсгээр тархаагүй байгаа бол тэр хүнийг цээргүй тооцсон олон зарлаж байгтав. Яагаад гэвэл уг толб нь зөвхөн энгийн нэгэн яр байж болно. Дараа нь уг хүн бүх хувцсаа угаагаад цээргүй болно. Харин уг хүнийг цээргүй тооцсон зарлсны дараа толб дахин гарч илүү томорвол тэр хүн дахин сүмийн ариун тушаалтан дээр очин биеэ үзүүлэх хэрэгтэй. Ингээд уг өвчин газар авбал тэр хүнийг сүмийн ариун тушаалтан цээртэй тооцоод бусдад үүнийг нь зарлаж байгтав. Яагаад гэвэл тэр нь арьс өнгөний өвчин мөн болно. Арьс өнгөний өвчтөй хүнийг сүмийн ариун тушаалтан заавал үзэх ёстой. Уг хүний арьсанд гарсан цагаан толбноос болоод тэр хавийн үс цайрч арьс шүүсрхэг болсон бол түүнийг нь ноцтой архаг арьсны өнгөний өвчин тооцож байгтав. Сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг шууд цээртэй тооцсноо олон зарлах хэрэгтэй. Ийм үед сүмийн ариун тушаалтан нь уг хүний биеийн байдлыг харзанахын тулд бусдаас тусгаарлан хөл хороонд байлгах хэрэггүй. Яагаад гэвэл уг хүн цээртэй өвчин туссан илэрхий харагдаж байгаа бол сүмийн ариун тушаалтны нүдээр үзэхэд толб нь уг хүний бүх биеэр тархсан мэт байвал сүмийн ариун тушаалтан нь тэр хүний бүх биеийг дахин үзэх шаардлагатай. Хэрвээ өвчин нь биеийн бүх хэсэгт тархсан бол тэр нь ноцтой өвчин биш учраас тийм хүнийг цээргүй тооцсноо олон зарлаж байгтав. Тийм хүний бүх биеийн арьс хуурайшин цайрсан бол уг хүнийг цээргүй тооцсноо олон зарлаж байгтав. Үүний дараа уг хүний биеэр нойтон яр гарвал цээртэй тооцох ёстой. Тийм үед сүмийн ариун тушаалтан нь уг хүний шүүсрхэг толбыг дахин үзнэ. Ингээд нойтон яр гарсан бол шууд цээртэй тооцно. Нойтон яр нь арьс өнгөний өвчин учраас тэр хүн цээртэй өвчин туссан нь үнэн болно. Харин нойтон яр хатаж оронд нь цагаан сорив үлдвэл уг хүн сүмийн ариун тушаалтан дээр бас дахин очиж биеэ үзүүлнэ. Хэрвээ тэр яр үнэхээр арилж оронд нь цагаан сорив үлдсэн бол сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг цээргүй тооцсон зарлах бөгөөд тэр хүн цээргүй болно. Зарим үед хүний арьсанд хатиг гараад арилсан боловч дараа нь хатигны сорив дээр цагаан юм уу улаан толб гарвал тэр хүн сүмийн ариун тушаалтан дээр очиж биеэ үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэр толб нь арьсны бүх давхар руу орж ойр хавийн үс цайрсан бол тэр хүнийг цээртэй тооцсноо олон зарлах ёстой. Яагаад гэвэл тэр хатигны сорвин дээр үнэхээр арьс өнгөний өвчин үүссэн болно. Харин эргэн тойрных нь үс цайраагүй батлаа толб нь бүдгэрсэн агаад арьсны бүх давхар руу нэвчин ороогүй бол тэр хүнийг тусгаарлан бүтэн 7 хоног хөл хорно. Тэгээд дахин үзэхэд толб улам томорсон бол сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг цээртэй тооцсноо олон зарлаж байгтав. Харин тэр хугацаанд толб өөрчлөгдөөгүй бөгөөд томроогүй бол тэр нь зөвхөн хатигны сорив болох учраас сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг цээргүй тооцсноо олон зарлах хэрэгтэй. Хүний биеийн түлэгдсэн арьсан дээр цагаан юм уу цайвар дуулаан толб гарвал
Уг хүн сүмийн ариун тушаалтанд биеэ үзүүлэх ёстой. Толгоны хавцаа арьсны ус цайрч, толго нь арьсны бүх давхар руу нэвчин орсон бол тэр нь арьс түлэгдэх үед үүссэн арьс өнгөний өвчин мөн. Тиймээс сүмийн ариун тушаалт нь тэр хүнийг цээртэй тооцноо олон зарлах ёстой. Харин толб орчмын ус цайраагүй бөгөөд толбо нь арьсны бүх давхар руу нэвчин ороогүй. Зөвхөн өнгөн хэсэгт байгаа бол сүмийн ариун тушаалт нь тэр хүнийг олноос тусгаарлан бүтэн 7 хоног хөл хороонд байлгана. 7 дахь өдөрт нь сүмийн ариун тушаалтан уг хүний биеийг дахин үзнэ. Хэрвээ тэр толбо нь томорсон бол уг хүнийг цээртэй тооцноо олон зарлаж багтав. Энэ нь арьс өнгөний өвчин мөн болно. Харин тэрхүү толбо нь томроогүй агаад бүдэг өнгөтэй бол арьс өнгөний өвчин биш юм. Тэр нь зөвхөн түлэнхийн сорив мөн. Тийм тохиолдолд сүмийн ариун тушаалт нь уг хүнийг цээргүй тооцноо олны өмнө зарлана. Ийм ямар нэгэн хүний үс сахлын доорх арьсанд юм гарвал мөн л сүмийн ариун тушаалтан дээр очиж биеэ үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэр нь арьсны өнгөн давхаргаас цааш нэвчин орсон бөгөөд толгоноос болоод арьсны үс шарвтар өнгөтэй болж ширхгэн нарийнс нь цөөрсөн бол тэр нь хяргадаг үлдийн төрлийн арьс өнгөний ноцтой өвчин мөн болно. Тиймээс сүмийн ариун тушаалт нь тэр хүнийг цээртэй тооцноо олонд зарлана. Харин толбо нь арьсны бүх давхар руу нэвчин ороогүй боловч тэр хавьд хар өнгийн эрүүл ус алга байвал сүмийн ариун тушаалт нь уг хүнийг бусдаас тусгаарлан бүтэн 7 хоног хөл хороонд байлгана. 7 дахь өдөр нь сүмийн ариун тушаалтан уг хүний биеийг дахин үзнэ. Хэрвээ энэ хугацаанд толб томроогүй боловч эрүүл шар ус үзэгдэхгүй, хэрнээ арьсны бүх давхар руу нэвчин ороогүй харагдвал толб хавийн ус юм уу сахлыг бүрэн үсэн хусах хэрэгтэй. Харин толбон дээрх үсийг хусчул болно. Дараа нь тэр хүнийг бүтэн 7 хоног дахин бусдаас тусгаарлан хөл хороонд байлгана. Тэгээд 7 дахь өдөрт нь сүмийн ариун тушаалтан уг хүнийг дахин үзнэ. Хэрв тэр толбон томроогүй агаад эрүүл арьсны давхар руу нэвчин ороогүй бол сүмийн ариун тушаалт нь уг хүнийг цээргүй тооцноо олны өмнө зарлах хэрэгтэй. Тэр хүн бүх хувцсаа угаасны дараа цээргүй тооцогдно. Гэвч үүний дараа өнөөх толб улам томорвол сүмийн ариун тушаалт нь уг хүнийг дахин үзнэ. Хэрвээ гарсан толб томорсон бол сүмийн ариун тушаалт нь арьсны үснээс шарвтар болсон үс хайх хэрэггүй бөгөөд шууд цээртэй тооцноо олон зарлана. Харин толб томроогүй бөгөөд мөн тэр арьсан дээр эрүүл хар ус байгаа бол уг хүний өвчин зүгээр болжээ гэсэн үг юм. Тийм үед уг хүнийг цээргүй тооцноо олонд зарлана. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүний бие дээр цагаан толб гарвал тэр хүн сүмийн ариун тушаалтан дээр ирж биеэ үзүүлнэ. Гарсан толб бүдэг бол арьсны хөнгөн өвчин учраас уг хүнийг цээртэй тооцож болохгүй. Хүний толгоон ус зүгээр халцарвал цээртэй тооцож болохгүй. Харин халцарсан газар цайвар дуу ягаан толб гарвал арьс өнгөний өвчин мөн болно. Тэгвэл уг хүн сүмийн ариун тушаалтанд биеэ үзүүлэх хэрэгтэй. Хэрв тэр толбон жинхэнэ арьс өнгөний өвчнөд адил агаад цайвар дуу ягаан өнгөтэй болсон бол түүний толгойд арьс өнгөний өвчин гарсан гэдгийг сүмийн ариун тушаалтанд шууд тогтоож уг хүнийг цээртэй тооцноо олон зарлана. Үнэхээр арьс өнгөний өвчин туссан хүнд урамхай хувцас өмсүүлж, үсийг нь сэгсийлгэн, эрүүнээс нь дээд уруулыг хүртэл нүүрний хаалт хийгээд хэн нэгэн хүн ойртуулаа тийм хүмүүс нь өөрсдөө би цээртэй гэж хашгиран бусдыг болгоомжлуулж байх ёстой. Хүн арьс өнгөний өвчтэй байсан цагтаа цээртэй тооцогдно. Тийм хүн бусдаас зайдуу, тусгаар, хот айлаас гадагш гарч амьдрах ёстой. Ямар нэгэн ноосон юм уу майланган эдлэл, хувцас эсвэл бусад зүйлүүд арьс шир юм уу түүгээр хийсэн эдлэлд ногоовтор болон улаавтор буурвай хөгж суувал тэр зүйлийг сүмийн ариун тушаалтанд харуулах хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтан нуг юмыг үзээд бүтэн 7 хоног тусад нь байлгана. Ингээд 7 дахь өдөрт нь түүнийг дахин үзнэ. Хэрв тэр зүйлд илүү их бурвай хөгж суусан бол уг зүйлийг юунд хэрэглэх байснаас нь үл хамааран цээртэй тооцож багтав. Тэрхүү цээртэй юмыг сүмийн ариун тушаалтан нь юу ч үлдээлгүй шатаах хэрэгтэй. Харин 7 дахь өдөрт нь үзэхэд уг зүйл илүү их бурвай хөгжтэй болоогүй бол сүмийн ариун тушаалтны тушаалаар тэр юмыг угаагаад дахин нэг 7 хоног тусад нь байлгана.
Үүний дараа уг юмыг сүмийн ариун тушаалтан дахин үзнэ. Хэрвээ уг юмд гарсан бурвай хөгс улам дарахаагүй боловч өнгө нь хിവэр байгаа бол цээртэй тооцож байгт. Тэр хөгс нь уг эдлийн дотор болон гадна байгаагаас үйлшилтгалан эд юмдаа харамсалгүйгээр бүрэн өсөн шатааж байгт. Харин уг юмыг дахин үзэхэд бурвай хөгсний өнгө бүдгэрсэн бол сүмийн ариун тушаалтан зөвхөн тэр хөгстэй эсхийг нь тастан авч болно. Дараа нь тэр юм нь дахин хөгстэй болвол эзэн түүнийг бүрэн өсөн шатаах хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтан хөгстэй хэсгийг тастан авсны дараа эзэн түүнийг буцааж аваад дахин угаасны дараа уг зүйлийг цээргүйд тооцож болно. Энэ ёсоор ноосон юм айланган нэхэмлэр хийсэн хувцас болон бусад эдлэл эсвэл арьс ширэг болон дүүгэр хийсэн юмд ногоон юм улаан бурваа хөгж сувал цээртэй эсхийг нь ийм байдлаар тогтоож болно. За үргэлжлүүлэн 14 дугаар бүлгийг уншъя. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь хэрвээ арьс өнгөний өвчтөй хүн бүрэн мөсөн эдгэрвэл доорх хуулийн дагуу түүнийг цээргүй тооцож болно. Үүнд уг хүнийг эхлээд сүмийн ариун тушаалтанд үзүүлж байгтун. Сүмийн ариун тушаалтанд хот айлаас гадагш гарч тэр хүн дээр очиод биеийг нь үзнэ. Хэрвээ уг хүн үнэхээр эдгэрсэн бол сүмийн ариун тушаалтны тушаасан ёсоор өөр хүмүүс тэр хүний өмнөөс цээргүй шувуунаас хоёрыг барьж аваад хош модны хилтерхий час улаан өнгийн ногоон утас болон балуун модны мөчөр олж үлдгэнэ. Тэгээд сүмийн ариун тушаалтны тушаасан ёсоор тэд ямар нэгэн булгийн уснаас шавар саванд хийгээд дээр нь өнөөх хоёр шувууны нэгийг барьж байгаа тална. Дараа нь сүмийн ариун тушаалтан намид үлдсэн шувууг авч хуш модны хилтерхий час улаан өнгийн ноосон утас болон балуун модны мөчрийг хамт авч алсан шувууны цуснд дүрнэ. Улмаар сүмийн ариун тушаалтан нь тэр шувууны цуснд дүрсэн зүйлээр уг эдгэрсэн хүн рүү 7 удаа ус цацаад түүнийг цээргүүд тооцноо зарлаж амьд шувууг тавьж явуулна. Ингээд цээргүй тооцогдсон тэр хүн нь бүх хувцаа угааж бүх үсээ хусуулаад усанд нь орно. Нэгэнт цээргүй болсон тэр хүн хот айл руу очиж болно. Гэвч гэрийн дотор орж болохгүй. Харин гэрийнхэн гадаа бүтэн 7 хоног амьдрах хэрэгтэй. 7 дахь өдөртөө тэр хүн толгоон ус, сахал, хөмсөг болон биеийн бусад бүх үсийг хусаад бүх хувцаа дахин угааж дахин усанд орно. Үүний дараа л тэр хүний цээр бүрэн үсэнд тавигдана. Маргааш нь тэр хүн нэг настай ямар ч өөсийгөө 2 эр төлөг, 1 эм төлөг, ургамлын тустай хольсон 3-2 ифа гурил 1 лог цэвэр ургамлын тос авчирна. Ариутгах ёслолыг үйлдэх сүмийн ариун тушаалтан нь нөгөө хүнийг бэлтгэсэн бүх зүйлийнх нь хамт мөнхийн эзэн надтай уулзах асар сүмийн үүдэн дээр авчирна. Өвчтөй байсан тэр хүн надад нөхөн төлбөр төлөх ёстой. Сүмийн ариун тушаалтан нь эхлээд хоньны 1 эр төлгийг 1 лог цэвэр ургамлын тосны хамт мөнхийн эзэн миний өмнө гардан өгөх ёстой. Тэгээд гмийн өргөл болон шатааг өргөлийн малыг нядалтай хариун газарт өнөөх эр төлгийг аваачаад нядалж байгт. Яагаад гэвэл гмийн өргөл нь минийх учраас онцгой ариун агаад махан сүмийн ариун тушаалтных болдгийн адилаар өргөл нь минийх болох учраас бас онцгой ариун юм. Сүмийн ариун тушаалтан нь уг малын цуснаас аваад нөгөө хүний баруун чихний омог бол баруун гар хөлийн эрхий хуруун дээр түрхэнэ. Улмаар ургамлын туснаас бас авч зүүн гарынх нь алган дээр тусаагаад баруун гарын хурууг түүнд дүрж 1 лог тосыг мөнхийн эзэн миний өмнө 7 удаа сэгсрэн цацна. Дараа нь уг тосноос авч нөгөө хүний баруун чихний омог болон баруун гар, баруун хөлийн эрхий хуруун дээр яг тэр хоньны цус дүрхсэн газар түрхэх хэрэгтэй. Улмаар зүүн гарын алганд үлдсэн тосыг тэр хүний толгой түрхнэ. Тийхүү сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг мөнхийн эзэн миний таалалд нийцхүйц болгоно. Үүний дараа сүмийн ариун тушаалтан нь тэр хүний өмнөөс гмийн өргөл болгож 1 эм төлгийг надад өргөснөөр уг хүнийг миний таалалд нийцхүйц болгоно. Үүний дараа үлдсэн эр төлгийг нядлаад авчирсан гурилын хамт өргөлийн ширээн дээр юу ч үлдээлгүй шатаан надад өргөх хэрэгтэй. Тийхүү сүмийн ариун тушаалтан нь уг хүнийг мөнхийн эзний таалалд нийцхүйц болгосноор тэр хүн цээрээсээ бүр мөсөн чөлөөлөгдөнө.
Харин уг хүн ядуу учраас өөрийгөө миний талад нийцүүлэхэд хэрэгтэй бүх зүйлийг авчирч өгч чадахгүй бол тэрхүү үүргээ нөхөн биелүүлэхийн тулд ариутгах өргөлд гардан барих нэгээр төлөв ургамлын тостой хольсон 11 ефа гурил нэг лог цэвэр ургамлын тос авчрах ёстой. Үүнээс гадна тэр хүн 2 энгийн тагтаа авчирна. Хэрвээ үүнийг нь түлж дийлвэл 2 цагаан тагтаа авчрах хэрэгтэй. Тэр 2 шувууны нэгийг нь гмийн өргөлд, нөгөөг нь шатаах өргөлд өргөх ёстой юм. Эдгэрсэн хүн гэрийнхээ гадаа бүтэн 7 хоног амьдарсныхаа дараа 8 дахь өдөртөө ариутгах ёслолыг хийлгэхээр энэ бүх зүйлийг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдэн дээр авчрав. Сүмийн ариун тушаалтанд өгнө. Тэр хүн надад зөвхөн төлбөр төлөх ёстой. Үүний тулд сүмийн ариун тушаалтан нь хоньны эр төлгийг 1 лог цэвэр ургамлын тосны хамт миний өмнө гардан өргөнө. Тэгээд сүмийн ариун тушаалтан нь эр төлгийг нядлаад цуснаас нь авч уг хүний баруун чихний омог бол баруун гар хөлийн эрхий хуруун дээр түрхэнэ. Дараа нь ургамлын туснаас авч зүүн гарынхаа алган дээр тусаагаад баруун гарын хураг дүүндүрч мөнхийн эзэн миний өмнө 7 удаа сэгсрэн цацна. Дараа нь уг тосноос авч нөгөө хүний баруун чихний омог бол баруун гар хөлийн эрхий хуруун дээр яг нөгөө цус түрхсэн гавартаа түрхэх хэрэгтэй. Ингээд зүүн гарынхаа алганд үлдсэн тосыг тэр хүн толгой түрхэнэ. Тийхүү сүмийн ариун тушаалтан тэр хүнийг мөнхийн эзэн миний талад нийцгүйц болгоно. Тэр хүн 2 энгийн тагтаа авчирч үүнийг нь түлж дийлвэл 2 цагаан тагтаа авчирна. Нэгийг нь гмийн өргөлд, нөгөөг нь шатаах өргөлд өгч буудаан өргөлийн хамт өргөх ёстой. Тийхүү тэр хүнийг сүмийн ариун тушаалтнаар мөнхийн эзний талад нийцгүйц болгоно. Арьс өнгөний өвчнөө эдгэрсний дараах ариутгах ёслолыг хийлгэхдээ бол өргөлийн үнийг төлж дийлэхгүй хүн байгаа бол дээрх хуулийг даган мөрдөг хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн Мойсе Аарон хоёрт хэлсэн нь Хинаа нутгийг хожим би Израильчуудад өмч болгон өгнө. Тэр нутагт сууршиж байхад нь би хэн нэгний орон байранд бурвай хөх зургуулвал уг байрны эзэн нь сүмийн ариун тушаалтан дээр очиод миний орон герт бурвай хөх зургасан бололтоо гэж хэлэх хэрэгтэй. Хэрв сүмийн ариун тушаалтан нь тэр герт очиж шалгаад энэ байр цээртэй хэмээн зарлвал дотор нь байгаа бүх эд огшил бас цээртэй тооцогдно. Тийм учраас очихоосоо өмнө сүмийн ариун тушаалтан нь тэр байрны доторх бүх юмыг гадагш гаргасан байхыг гэрийн эзэн тушаана. Ингээд сүмийн ариун тушаалтан ирэхдээ хоосон байрыг үзнэ. Сүмийн ариун тушаалтан нь уг орон байрыг шалгаж үзэхэд байшингийн ханаанд ургасан зүйл нь ногоовтор юм, улаавтар өнгөтэй гүнзгий хөгц шиг харагдвал уг байшингийн хаалгыг хааж орхиод бүтэн 7 хоног байшинг хоосон байлгана. 7 дахь өдөрт нь сүмийн ариун тушаалтан уг байшинг дахин үзнэ. Хэрв бурвай хөгц томорсон бол сүмийн ариун тушаалтны тушаал ёсоор хүмүүс уг байшингийн бурвай хөгцтэй чулуунуудыг ханнаас нь суглан аваад хотын гадна цээртэй юм хайдаг газарт аваачин хаях хэрэгтэй. Улмаар сүмийн ариун тушаалтны тушаасан ёсоор хүмүүс тэр байшингийн дотор ханын бүх шаврыг хусч аваад хотын гадна цээртэй юм хайдаг газарт аваачин хайна. Дараа нь цоо шин чулуу түүж аваад байшингийн ханыг засварлан цоо шин шавраар шавардана. Хэрвээ энэ бүхнийг хийсний дараа тэр байшингийн дотор бурвай хөгс дахин ургавал сүмийн ариун тушаалтан нь дахин очиж үзэхэд үнэхээр хөгс гарсан бол түүнийг арилгаж нэгэн чадахгүй учраас бүх байшинг цээртэй тооцно. Тийм үед байшинг нурааж хаяад эндээс бүх чулуу мод шаврыг нь авч хотын гадна цээртэй юм хайдаг газарт аваачин хаях хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтан нь хөгц ургасан байшинг шалгах гэж уг байрыг хоосолсон үед тийм байшинд орсон хүн тэр өдрийнхэн орой болтол цээртэй тооцогдно. Хэрвээ тэр үед хэн нэгэн хүн байшинд ороод дотор нь амарч хөвцсөн юм уу эсвэл юм идэж уусан бол дараа нь бүх хөвцөө угааж байх хэрэгтэй. Харин сүмийн ариун тушаалтныг шалгасны дараа байшин дотор шинээр шавардлага хийгээд дахин бурвай хөгц ургаагүй бол хөгцийг бүрэн үсэн алга болсон тооцож уг орон байр цээргүй болсныг тогтоож болно. Орон байрны ариутгах ёслолыг хийхдээ гэрээ эзэн нь 2 жижиг шувуу
хуш модны хилтерхий, час улаан өнгийн носон утас болон балуун модны мөчрөлтгөн. Тэгээд сүмийн ариун тушаалтны тушаасан дагуу тэр булгийн уснаас шавар саванд хийгээд нөгөө хоёр шувууны нэгийг нь дээр нь барьж угаад нэдлэн. Үүний дараа сүмийн ариун тушаалтанд амьд үлдсэн шувууг аваад хуш модны хилтерхий, час улаан өнгийн носон утас болон балуун модны мөчрийн хамт алсан шувууны цус болон урсгал усан дүрээд байшингийн дотор 7 удаас ихсрэн цацна. Тийхүү шувууны цус, булгийн цэвэр бас, амьд үлдсэн шувуу, хуш модны хилтерхий, балуун модны мөчр болон час улаан өнгийн носон утсыг хэрэглэн орон байрыг цээрээс чөлөөлнө. Дараа нь амьд үлдсэн шувууг суллан тавина. Ийхүү орон байрыг миний таалалд нийцгүүц болгосны дараа уг байшин цээргүй болно. Энэ нь бүх төрлийн арьс өнгөний өвчнөд цээр тогтоох тухай хууль болно. Мөн хүний хувцас, эдлэл хэрэгсэл орон байранд бороо хөх зарсны хавдар толб зэрэг гарсан үед энэхүү хуулийг дагснаар аливаа юмыг ямар үед цээрт, ямар үед цээргүүд тооцохыг шийдэж болно гэв. За үргэлжлүүлээд 15 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсе Ааронарт хэлсэн нь Израильчуудад хандан энэ үгийг хэлсгүй. Хэрвээ ямар нэгэн өвчтний улмаас эр хүний бэлэг эрэхтнээс юм гарвал тэр хүн цээртэй болно. Энэ нь бэлэг эрэхтний дотроос эдээ гоожиж байгаа болон дотор нь эдээ бугулсан үеийн цээртэй байдлын тухай хууль болно. Тийм хүн орон дээр хэвтэх юм уу сандал дээр суусан газар нас цээртэй болно. Тийм хүний оронд хүрсэн хүн бас цээртэй болно. Тийхүү оронд хүрсэн хүн бүх хувцас угаагаад усанд орсныхаа дараа тэр өдрийнхөө турш орой болтол цээртэй байна. Тийм хүний сууж байсан сандал дээр суусан хүн бас цээртэй болно. Тийм хүн бүх хувцас угаагаад усанд орсныхаа дараа тэр өдрийнхөө орой болтол цээртэй хിവэр байна. Тийм өвчтөе хүнд хүрсэн хүн бас цээртэй болно. Тэгээд бүх хувцас угааж усанд орсныхаа дараа тэр өдрийнхөө орой болтол тэр хүн цээртэй хിവэр байна. Хэрв тийм хүн зүгээр хүн рүү нулимбал нулимуулсан хүн бас цээртэй болно. Тэгвэл бүх хувцас угааж усанд орсныхаа дараа тэр өдрийнхөө орой болтол тэр хүн цээртэй хിവэр байна. Хэрв тийм өвчтөе хүн эмээл дээр суувал суусан эмээл нь бас цээртэй болно. Тийм өвчтөе хүний сууж байсан газарт хүрсэн хүн тэр өдрийнхөө орой болтол цээртэй болно. Тийм өвчтөе хүний дээр нь сууж байсан юмыг аваад явсан хүн бас цээртэй болно. Тэр хүн хувцас угаагаад усанд орсныхаа дараа тэр өдрийнхөө орой болтол цээртэй хിവэр байна. Тийм өвчтөе хүн гараа угаалгүй ямар нэгэн юмд хүрвэл тэр хүн бас цээртэй болно. Тэр хүн хувцас угаагаад усанд орсныхоо дараа тэр өдрийнхөө орой болтол цээртэй хിവэр байна. Хэрв тийм өвчтөе хүн ямар нэгэн шавар саванд хүрвэл тэр савыг бяц зөвхөн хайж байгтав. Тийм хүн модон саванд хүрвэл тэр савыг угааж байгтав. Тийм хүн өвчнөн эдгэрснээс хойш бүтэн 7 хоногийн дараа бүх хувцас угаагаад урсгал цэвэр усанд орж бие угаана. Үүний дараа тэр хүн цээргүй болно. Улмаар 8 дахь өдөртөө тэр хүн энгийн тагтаа юм уу эсвэл цагаан тагтаа хоёрыг аваад мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдэн дээр сүмийн ариун тушаалтанд авчирч өгнө. Сүмийн ариун тушаалт нь тэр хоёр шувууны нэгийг гмийн өргөлд нөгөөг нь шатаах өргөлд өргөнө. Тийхүү өвчтөе байсан хүнийг миний таалалд нийцгүүц болгосноор уг хүн нь мөнхийн эзэн миний өмнө цээргүүд тооцогдно. Хэрвээ эр хүний үрийн шингэн гарвал тэр хүн бүх үеэ угаасныхаа дараа тэр өдрийнхөө орой болтол цээртэй болно. Үрийн шингэн нь ямар нэгэн нэхмэл юм уу арьсан дээр эдлэл дээр унвал түүнийг угаагаад тэр өдрийн турш орой болтол цээртэй тооцно. Эр юм хоёр унтаад эр хүний үрийн шингэн гарвал дараа нь хоёул бие угаан тэр өдрийнхөө орой болтол өөрсдийгөө цээртэй тооцох ёстой. Эмэгтэй хүн сарын тэмдгийн үед бүтэн 7 хоногийн турш цээртэй болно. Түүнд хүрсэн ямар ч хүн тэр өдрийнхөө орой болтол цээртэй болно. Тийм эмэгтэй нь орон дээр хөвтөж сандал дээр суувал хөвтсөн болон суусан газар нас цээртэй болно. Тийм эмэгтэй оронд хүрсэн хүн бас цээртэй болно. Тийм хүн бүх хувцас угаагаад усанд орсныхоо дараа тэр өдрийнхөө орой болтол цээртэй байна. Тийм эмэгтэй суусан сандалд хүрсэн хүн бас цээртэй болно. Тийм хүн бүх хувцас угаагаад усанд орсныхоо дараа
Тэр өдрийнхөө орой болтол цээртэй байна. Сарын тэмдэгтээ эмэгтэйн суусан газарт хүрсэн хүн тэр өдрийнхөө оройн хүртэл цээртэй болно. Тийм эмэгтэйтэй ойрцсон хүн бүтэн 7 хоногийн турш цээртэй болно. Тийм эмэгтэй хөвцөн ор бас цээртэй юм. Хэрвээ эмэгтэй хүн сарын тэмдгээс өөр шалтгаанаар цус алдаж, эсвэл сарын тэмдэг нь ердийн хугацаанаас удаан үргэлжилвэл уг эмэгтэй тэр үедээ мөн адил цээртэй болно. Харин цус алдах нь зогссноос хойш 7 хоногийн дараа тэр эмэгтэй цээргүй болно. Ингээд 8 дахь өдөртөө тэр эмэгтэй нь энгийн тагтаа юм уу цагаан тагтааны аль нэгээс хоёрыг авч мөнхийн эзэнтэй уулзах сүмийн үүдэнд авчран сүмийн ариун тушаалтанд өгөх ёстой. Сүмийн ариун тушаалт нь тэр хоёр тагтааны нэгийг гмийн хөргөлт, нөгөөг нь шатаа хөргөлд өргөн цээртэй эмэгтэйг мөнхийн эзний таалалд нийцгүүц болгоод цээрээс нь салгана. Та нар Израилийн ард түмнийг цээртэй явхаас нүрүүлж сэрэмжлэн сануулж байгтав. Тэгвэл тэд өөрсдийнх нь дунд оршдог миний асар сүмийг бузарснараа надаас шийтгэл аван өөхөх болно. Энэ бүхэн нь эр хүний бэлэг эрэхтнээс юм гарах, эр хүний үрийн шингэн гойжих үед цээр тогтоох тухай. Мөн сарын тэмдэгтээ эм хүн мөн түүнээс өөр шалтгаанаар цус алдаж байгаа эр эм ямар ч хүн болон тийм эмэгтэйтэй ойртсон эр хүнд цээр тогтоох хууль болно.